Бид нэр авах утгаа текст дээр өгж байгаа учраас тодорхойлолтын хоёр зэрэг дотор заавал бичнэ. За тэгэхээр if функцийг ойлгосон те A B C D E байхгүй тийм ээ. За F гэсэн үнэлгээнүүд байна тийм ээ. Байгууллага дээр үл те энэ байгууллагатай хэдэн удаа уулзсан байдгийг тоолдог ч юм уу. Тэгээ болохоор бүгдээрээ хажуу дэше дараа сонгочихно шүү дээ. Окей. B хэд байна? Тэг гинэ. За B-г тоотой болгоё. Дахиад дарахад B гарч ирэх хэрэгтэй доо. 2 гараад ирлээ. 1 гараад ирлээ. 2. Овгийн ихний үсэг тэгээд нэр. Үүнийг хийцгээе. Бүгдд нь өглөө өдөр харамд хүргье. За өнөөдөр бүгдээрээ Excel хичээл үзэх болно. За яагаад Excel хичээл орох болсон шалтгаан бол хоёр шалтгаан байна. Хамгийн ихнийх нь за сүүлийн үед нэлээд завгүй байгаа шинжил, бизнес төлөвлөгөөд нэлээд ажилтаа байгаад дугаар оруулж амжаагүй. Тийм учраас бэлэн шууд оруулах боломжтой контент бол Excel байлаа. Хоёр дахь шалтгаан нь таарсан, уулзсан, за миний YouTube сувгийг үздэг гэх хүмүүс Excel хичээл сүүлийн үед ороогүй. Excel хичээл оруулж өгөөч гэж хэлсэн байгаа. Тийм учраас окей, Excel хичээл оруулъя гэж шийдлээ. Өнөөдөр бүгдээрээ юу үзэх вэ гэхээр за нөхцөлт функцүүдээс хоёрын сонгоод заачи. Тэгээд shortcut буюу гаргаслууд дээр ажиллацгаая. За миний хувьд if болон COMT-ийг заая гэж бодож байна. Unlocked data дээр ерөнхийдөө Excel болон Power BI хичээлүүдийг бэлтгэсэн байгаа. Он гаргаад 1 сард ер нь хичээлээ зааж эхлэе гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь хэр олон хүн Excel болон Power BI-г сонирхох бол тэгээд хамталтын линк доор байршуулжлаа. За манай хичээлийг үзээ сонирхож байгаа хүмүүс бол доорх линкээр ороод бүртгүүлээрэй. Мэйл хаяг нэрээ оруулаарай. Тэгээд мэйл хаягаар нь би хичээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг явуулж өгье. За бүгдээрээ эхлэе эхлэе. За функцээр бидний авч байгаа жишээ бол шалгуулагчийн авсан оноо нүцлэн тэнцсэн эсвэл тэнцээгүй утгыг өгнө. Функц маань ерөөдөө нөхцөл тавина. Тэгээд нөхцөл нь биелж ивэл утга өгнө, биелээгүй бол утга өгнө гэсэн гурван хэсгийг бүрдэнэ. Хамгийн ихнийх нь энд тавханд харж байгаа logical test байна. Logical test нь та шалгах нөхцөлөө энд оруулна гэсэн үг. Жишээ нь манай H bound-ах 3 дахь мөрдөх энэ утга 77 байна тийм ээ. Энэ нь болохоор H 3 гэсэн тэмдэглэгээ гэсэн үг. H 3 нүдэндх утга нь 70-аас их нөхцөл биелвэл тэнцсэн гэдэг утга өгнө. Биелэхгүй бол тэнцээгүй гэдэг утга өгнө гэсэн үг. За value of true дээр нөхцөл маань биелж байвал буюу 70-аас их байвал тэнцсэн гэдэг утгыг тавина гэсэн үг. H 3 нүдэнд дэх утга 70-аас их нөхцөл нь үнэн бол тэнцсэн гэх утгыг авна гэсэн үг. Value if false буюу 3 дахь хэсэг нь шалгасан нөхцөл биелэггүй тохиолдолд авах утгыг бичнэ. Бид нэр авах утгаа текст дээр өгж байгаа учраас тодорхойлолтын хоёр зэрэг дотор заавал бичнэ. Хэрвээ тоо байх юм бол энэ шаардлагагүй гэсэн үг. Окей, бүгдээрээ яг энэ том дээрх томьёог ашиглаад бичих хэрэгтэй болно гэсэн үг. Тэнцүү F tab дараа дефект хэвчүүлээ. H3-ийн дараах H4 пэйж таарна. H4 нь их эрс ихийн тэмдэг тавилаа. 70-аас их байх юм бол тодорхойлолтын цэгээ тавиад тэнцсэн. За эсрэг тохиолдолд тэнцээгүй. За ингээд тодорхойлолтоо хаачна. Ингээд энтер тарчна. За энэ томьёогоо доош нь хавуулахад ингээд ажиллана гэсэн үг. За би энэ тоог рандомоор 30-аас 100-ийн хооронд авсан учраас тоо байн өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр функцийг ойлгосон те. Тэгээд нөхцөл шалгана. За манай жишээн дээр бол 70-аас их байна уу үгүй байна уу гэдгийг шалгасан байна. За нөхцөл нь биелэх юм бол хоёрт нь одоо утгаа оруулах нь байна. За нөхцөл биелээг бол гуравт нь бид нэр нөхцөл биелээгүй тохиолдлын утгыг оруулна гэсэн үг. Окей, home хэсэг рүү яваад COMT руу орцгоё. COMT нь яадаг вэ гэхээр жишээ нь бид нар одоо энэ A, B, C, D, E байхгүй юм байна. За F гэсэн үнэлгээнүүд байна тийм ээ. Эднэрийг сурагчид хэдэн сурагч одоо авсан байж гэдэг юм уу те. A үнэлгээ хэдэн ширхэг байна вэ гэдгийг тоолоход COMT хэрэг болно. Байгууллага дээр үү те энэ байгууллагатай хэдэн удаа уулзсан байдгийг тоолдог ч юм уу. Даатгалын хувьд хөтөлбөрөөр тоолдог ч юм уу. Гэх мэтлэн тоолоход ашиглана гэсэн үг. За бидний авч үзэх жишээ бол шалгууд өгсөн шалгуулагчийн одоо нөгөө үнэлгээ A, B, C гэдэг үнэлгээнүүд байна. Энийг COMT функц ашиглан тоолно гэсэн. За функцийн хувьд болохоор COMT F. Тэгээ COMT F нь болохоор дотроо хоёр хэсгээс бүрдэн. Нэг нь range, нөгөөх нь criteria.
Окей, range нь болохоор тоолцоогоо хэсгийн багныг сонгоно гэсэн үг. За манай дээр бол үнэлгээ буюу k дгээр баг нь тийм ээ. Тийм учраас k багныг дээр чигтэн сонгож болно. Эсвэл k-ийн утгатай хэсгийг зөвхөн сонгож болно гэсэн үг. Зөвхөн утга байгаа хэсгээ select хийж одоо энэ range сонгох юм бол доллар заавал бичүүлэх хэрэгтэй. Үгүй бол нөгөө томьёогоо доош нь татахаар бүгд дагаад ингээд доошоо range-ууд нь ингээд цуваа авчдаг гэсэн үг. Тийм учраас энэ тохиолдолд бол заавал доллар ашиглана. За багнаа бүтэн сонгоч бол долларын шаардлага бол байхгүй гэсэн үг. За criteria буюу шалгуурын хувьд болохоор бид нөгөө тоолгож байгаа үзүүлэлттэй сонгоно л гэсэн үг. За range тэгээ шалгуур үзүүлэлт хоёроо сонгоод л тоолт хийдэг гэсэн үг. Окей, бүгдээрээ үнэлгээ тоолно гэсэн энэ хүснэгт рүү анхаарал хандуулаарай. За бид count if гэх томьёогоо бичлээ тийм үү. За одоо бүгдээрээ range сонгож байна. Окей, би k дгээр багныг дээр чигтэн сонгочлоо. Долларын шаардлага байхгүй. За criteria буюу нөгөө шалгуур үзүүлэлттэй болохоор бүгдээрээ хажуудээшээ дараа сонгоч штэ. Энэ бол G-ийн 4 байх нь G-ийн 3-ыг дээр сонгосон юм чинь одоо G-ийн 4 байж таарна тийм ээ. Окей, B хэд вэ? Тэг гинэ. За B-г тоотой болгож дахиад дарахад B гарч ирэх хэрэгтэй доо. 2 гараад ирлээ. 1 гараад ирлээ. 2. Окей. За яг адилхан энэ томьёогоо доош нь болгоод бүгд ажиллана гэсэн үг л дээ. За info count if томьёог бүгдээрээ ойлгож авлаа. За энэ файлын хичээлийн хамгийн сүүлд нь бүх томьёонууд ингээ үтчихэд хамгийн сүүлд нь дасгал ажил байгаа. Тэгээд дасгал ажил дээр өөрийнхөө оноонуудыг аваад явах боломжтой ийм Excel-ийг үлдээсэн байна. За функц болон count if функцийг өнөөдрийн дугаараар та бүхэн ерөнхийдөө ойлгосон гэж бодож байна. Одоо бүгдээрээ ChatGPT-гээс нэг Excel бүснэгт аваад shortcut буюу гар хослоо ажиллуулад хурдыг нэмэгдүүлцгээе. Let's go. За Excel хичээлийн 2 дугаар хэсэгтээ дата мөрлөө. Одоо бүгдээрээ ChatGPT-гээс 1000 мөр за Excel дата авцгаая. За түүн дээрээ гар хослол буюу Ctrl+C Ctrl+V гэх мэтчлэн хослолыг ашиглаад хурдан ажиллах аргачлалыг заах болно. Окей, 1000 мөр 5 багантай. За их удаан биш үү? За Excel татагдчихлаа. Нээцгээе. Одоо ерөөсөө маус ашиглахгүй явцгаах болно. За зумлчихъя. Хамгийн эхлээд бүгдээрээ багна устгах хоосон баг нь хэрэггүй шүү дээ. Тийм учраас Ctrl Space Ctrl хасах. За үзүүлэлт бол бид нэр тэгээс нэг хооронд авсан учраас үүнийг хов гэж үзэх болно. Тийм учраас хов руу шилжүүлээ Alt H P. Окей. За C мөнгөнд бүгдээрээ дасгалтай тоон хэлбэр рүү шилжүүлээ Alt H K. За артлын grid lines-ыг арилгаад цагаан сайхан background-тай болгоё Alt W G. За баг нэмээд өмнөх заасан за овгийн ихний үсэг тэгээд нэр үүн хийцгээе. Ctrl Space гэ багнаа идэвхжүүлээд Ctrl+ дарчин тийм ээ. Окей. За цэг мөх болохын тулд хамгийн их бичиж болж байна. Ctrl даашаа Ctrl дээшээ Ctrl E ингээл болоо шүү дээ тийм ээ. За түрүү үтсэн if count if бичицгээе. Одоо бүгдээрээ 70-аас дээшээгээ борлуулалтаа дамжуулалтаа хийсэн гэж үзцгээе. If за logical test буюу бид нар нөхцөл бичнэ. Хажуу дэшээ дараад select чинь тийм ээ. Энэ маань хэдээс дэш явал хэдүүлээ борлуулалтаа тэнцсэн гэж үзэх үү? За 70 гэх тийм ээ. 70-аас ирсэх эсвэл 70-тай тэнцүү байж болно. За тэнцүүг бол ер нь энэ эрс их баг гэсэн тэмдгийн ардталтай байдаг шүү. За 70. За тодорхойлолтын 2 цэг дотор амжилттай ахиу. Тэгээд зэрэг тохиолдолд нь амжилт өгч. За 70-аас их нөхцөл биелвэл амжилттай тийм ээ. За биелэхгүй бол амжилтгүй гэсэн утгыг өгнө гэсэн үг. Үүнийг ингээд доош нь олчихно. Энд дээр хэсэг гэж төхөө. За одоо бүгдээрээ count if ашиглая. Нэг хүний нэр хэд орсныг олчихдгоо.
хэд гэж. За окей. За бид нар count if томьёо бичсэн тийм ээ. Count if. Энэ маань range criteria гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна тийм ээ. За эхлээд бид нар яах ёстой вэ? Тэглгүй яах вэ? Тоолох гэж байгаа багна итгэжүүлнэ. Авгийн ихний үсэг цэг тэгээ нэр гэдгийг тоолцгоё. За одоо тоолго утгаас сонгоч. Бид нарын багнаас энэ утгыг харгалзах утгыг тоолно шүү дээ. Доош нь тоолоход дараагийн харгалзах утгыг тоолно гэсэн. Багны бүтэц сонгоцсон учраас ямар нэгэн доллараар итгэжүүлэх шаардлагагүй л дээ. За тэгмээ нэг хараа манайхаа. Б-цэг Тэмүүлэн гэдэг нэр 35 байна. Э-цэг Мөнх гэдэг 12 байна те. Ингээд болчихно гэсэн. Count if sum if гэдэг эсвсэг залах юм бол олон одоо шалгуур тавьж болдог. Крiteria дээр олон шалгуур тавьж болдог. Бас count if sum if дотроо нөхцөл бичиж болдог. Тэдээс эхийг нь зөвхөн тоолоор ашигладаг юм уу те. Тэгээ энэ бас маш их хэрэг болдог. Том яваа. За энэ бүгдийг мэдхийг хүсвэл unlocked датагийн Excel болон Power BI хичээлтэй доорх линкээр бүртгүүлээрэй. YouTube сувгадаа subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн хичээлүүд тэр нь хүмүүсийн мэдхийг хүсдэг, түгээмэл хэрэглэгддэг одоо хичээлүүдийг заая гэж бодож байна. За unlocked data сувгийнхаа нэрийг TMK data болгосон байгаа. Яг гэх юм бол хүмүүс тэргийн байгууллагын нэр шиг байна гэсэн учраас TMK data гэдэг өөрийн хувийн сувг гэдгийг бол баталгаажуулж байгаа. За Facebook, Instagram дээр бол unlocked data-гаар явж байгаа. Тэгээ unlocked data гэж лого нэгэд хийсэн юм чинь үүгээрээ бол явж вэ гэж бодож байна. За дараагийн дугаараар би та бүхэндээ ном ярныг амласан байгаа. Тэгээд Lee Kuan Yew гэдэг Сингапурын ерөнхийлөгчийн өдрийн тэмдэглэлийг хэсэгчлэн ярих гэж бодож байгаа. За манайхаа subscribe дарахаа битгий мартаарай. Коммент хэсэгт сэтгэл үлдээж дараагийн хичээл дээрлийн талаар ч юм уу, Power BI талаар ч юм уу ямар мэдлэг авмаар байгаагаа бичиж болно шүү. Дараагийн дугаараар уулзтлаа. Баярлалаа.